Лабобо чи яг үндэ Па 100 байсан юм биш үсттэй. Сүүлийн үед яг дэлхийд дахинд шуугаад байгаа төдийлөн тэр шуугаанууд бас Монгол улсад орж ирээд байна. Хүмүүс бас тэнцээ Google Translate ашиглаж янз бүрийн пост бичвэрүүд бичээд байна. Тэгэхээр Лабобо ч үнэхээр Па 100-гийн хүүхэд юм уу? Альсгүй бол Лабобо Па 102 хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой юм уугүй юм уу гэдгийг бүгдээрээ хамтдаа ухаад үзцгээе. Лабобо бол Pop Mart-ийн бяцхан хөөрхөн мангас. Гэвч зарим нэг хүмүүс түүний төрхийг анзаараад эхэлсэн байна. Хитрхи олон шүдтэй, жаахан creepy дүр төрхтэй. Тэгээд нүд нь яг л нэг газар лугаа удаан ширтээд байгаа юм шиг гих зэргээс болж Лабобо хүмүүс хардаж эхэллээ. Тэр дундаа Лабобо бол Па 100-гийн хүүхэд гих мэтчлэн сошиал шуугаанууд Twitter болоод TikTok-оор, YouTube-ээр за мөн Монгол улсын хэмжээнд бол Facebook-ээр нэлээд яваад эхэллээ. За тэгвэл бүгдээрээ яг одоо хамтдаа ухаад үзцгээе. Па 100 бол Месопотамийн домогт муу ёрын бурхан. Тэр Exorcist гэд киноны гол сүнс болж гардаг. Хүмүүс түүнийг өвчнөөс хамгаалдаг атлаа аимшигт хүчтэй хэмээн хоорондоо ярьж бас тухайн үедээ тэгж боддог байв. Харин Лабобо ч гэсэн хоёрдмол төрхтөө хөөрхөн мөртлөө яг л далд айдас нэг тийм цаанаа нэг юм жоохон жихүүц хүргмээр байгаад байдаг. За тэгвэл харьцуулаад үзье л да. Па 100, Лабобо. Яг ерөнхий дүр төрхөөр нь ярих юм бол морин шүд, нарийнхан нүд итгээд төрх гэх мэтчлэн ч юм уу те. Жоохон нэг тийм яг уу жоохон демоник харагддаг гэдэг байгаа Лабобо. Тэгвэл яг энэ тухай одоо нөгөө дэлхийн алдарт зөгнөлийн ТV цуврал болох The Simpsons дээр яг Па 100 гарч ирдэг. Тэр хэсэг дээр хүмүүс Simpsons Па 100-гаар ерөнхий ирээдүйд болох Лабобог зөгнсөн байна гэж ярьж байгаа. Don't worry, Maggie. While Mommy and Daddy carouse downstairs, you'll be here in the dark with Pazuzu. When Pazuzu's eyes are glaring, it's time to go to bed. You'll see demon shadows fighting, but it's just inside your head. When Pazuzu's eyes are staring, the moonlight will turn red, 'cause Pazuzu's in your nightmares. Until we all are dead. Sweet dreams, Maggie. Don't let the Beelzebubs bite. Simpsons бол бараг бүх зүйлийг зөгнөдөг гэдгээр алдартай. Харин интернет хэрэглэгчид нэг ангид гардаг муухай хүүхэлдэг Лабоботой адилтгаж эхэлсэн. За мөн TikTok хэрэглэгчнэр дунд Simpsons аль хэзээний бидэрт сануулга өгөөд байсан гэдэг тиймэрхүү TikTok-ийн бичлэгүүд ч гэсэн нэлээд яваад. Simpsons already warned us. Зарим энийг бол зүгээр л ямар нэгэн байдлаар хүмүүс хоорондоо ингэж хошигнж ч юм уу те альсгүй бол зүгээр овжин олж харж сэтгсэн зүйл гэж бодоод байгаа боловч зарим нь болохоор энэ бол бүхэлдээ pop culture буюу даалт мессеж байна гэж бодоод байгаа. Лабобо бол яалтч байхгүй энэ цаг үед маш том тренд болоод тэгээд дээрэс нь маш олон цуглуулагчдад дунд од болж тэгээд мөн өнгөөрөө ялгарч secret хөлбруудаараа ч гэсэн хоорондоо өрсөлдөөнийг бий болгоод байгаа. Тийм ч учраас иймэрхүү харьцуултууд ерөнхийдөө Facebook юм уу эсвэл интернет орчинд түгэх нь маш их хэлбэг болчиход байна л да. Тэгэхээр би бас та бүхнээс асуумаар санагдаж байна. Та Лабобог яг юу гэж хардаг вэ? Хөөрхөн хүүхэлтэй, аимшигтай, мангас, альсгүй бол Па 100-гийн иргэн ярилт. Энийгээ бас яг одоо комент хэсэгт бичээд өгөөрэй. За яг миний харж байгаагаар болов шүү дээ те. Па 100 маань бол нилээн дээр үеийн одоо уран зөгнөл байж болох үйц. Одоо юу гэх юм чөтгөр. Тэ нэг шашны чөтгөр байхгүй юу? Маш дээр үеийн хүүхдтэй. Гэтэл Лабобо бол орчин цаг үед Pop Mart-ийн дизайнер Kessing Long-гийн уран бүтээл өгөөд Pop Mart брендийн The Monster суурилын ерөөсөө ганцхан character. Тэгэхээр би энэ хоёрыг бол ингэж хооронд нь хольж ч юм уу те. Энэ Лабобо бол Па 100-гийн хүүхэд ч юм аасгүй бол энэ цаг үед гарч ирж байгаа Па 100 гэдэгт бол
хувьдаа эргэлзэж байгаа. Яг нь Лабобогийн хувьд бол харахад тийм хөөрхөн игдүүтэй ч гэсэн жоохон удаан тогтоо харах юм бол бас жоохон спук хэлтэй. Ер нь бол нэг тийм юм байханд байгаа. Би бол бүр анх Лабобо гарч яхад нь кринжлээд за өстой энийг л авахгүй юм шиг гэж боддог байсан боловч одоо миний ард аль хэзээний хоёр нь цүнхэнд нэгэн зүйлтэй явж байгаа. Тэг бүр нэмээд Лабобондоо хувц захиалцсан. Гэтэ яг зүгээр Лабобогийн үндсэн төрхийг харах юм бол нэг тийм үлгэрийн шулам чим шиг эсвэл нэг амтан чим шигтэй тэр хоёрыг нийлүүлсэн чим шиг юм итгээ цон дүр төрх гарч ирнэ л дээ. Тэгтэл Лабобо бол ямар нэгэн байдлаар тийм демоник аура тэрсэн шашин шүтлэгтэй холбоотой бүтээл гэж би юусоо огт бодохгүй. Тэр их юм бүтээх юм. Кэсинг лунгийн толгойд гинтхэн нэг пазуузуу хурж ирээ зүудэнд нь шивэнсэн байна гэж байх уу? Тийм байж намайг амьдуулах хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн ертөнцийн угаасаа бүх зүйл нэг цэг дээр огтлцох ямарч боломжгүй. Яг энийг үзээ сууж байгаа таны санал надтай бас яг нэг цэг дээр огтлцох ямарч боломжгүй. Ерөнхийдөө базаад хэлэх юм бол Лабобонд хөөхөн одоо тийм поп соёлын дүр төрх байхгүй юу? Пазуузуу нь харин уламжлалт, домгийн болон аимшигын дүр. Энэ хоёр хоорондоо ялгаатай ч гэсэн аль аль тал нь бас хүмүүсийг татчил байдаг. Ямар нэгэн шин чанараараа. За зүгээр ганцхан өгүүлбэрээр тайлбарлаач гэх юм бол би Лабобо бол цуглуулагчдад зориулсан одоо нэг юм соёлын шин эхлэл гэсэн. Харин Пазуузуу бол зүгээр л одоо аимшиг кинонд дурлагсад, эсвэл бол аимшиг түүхүүдэд дурлагсад нэг тийм хүмүүс өдөн штэ. Ерөнхийдөө зүгээр товчхондоо бол хоррор фануудын заавал сонирхоод үзсэн байдаг нэг зүйл гэсэн үг. Нэг нь таны ширээн дээр эсвэл таны ард эсвэл таны цүнхэнт эсвэл өмдөнд чинь ч юм уу байх жижигхэн хөөрхөн хүүхэлтэй. Нөгөөх нь харин таны зүүдэнд орж ирэх аимшигт дүр. Энэ хоёр хоёулаа аль аль нь бидний сонирхлыг татсаар ирсэн. Одоо ч гэсэн татж байгаа гэж найдаж байна. Энэ бичлэг тань сонирхолтой байсан гэж найдаж байна. Бичлэгээс гарахаас өмнө лайк дарсан, subscribe хийсэн хэсгээ шалгаад дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяр. Удаад явдаа би чамаа судаа гүнүнэ. Удаад гарах жамтаа даваа удаад үдидэ. Тулын урус гэшиг гойхан асиг нөө. Тулын гэршиг нэг итгэхийг нь дальж ахгүй юмсан.